1, 2, 3 дугаар баг. За багш нь Google болоход үнэлгээний утас тараасан байна. Энэ дээр өнөөдрийн хичээлээр эзэмшигчдээ 6 чухал бичсэн байгаа 15 хүн юм. Хичээлийн дараа эзэмсэн чадварууд дээр нэмэлт тэмдэг тавьж өөрсдийгөө үнэлэх нь байна. За багш нь 3 зүйл тарааж. За бүгдээрээ багаараа хамтран ажиллаад юу гэхийг бүгдээрээ ярина. Ярилцаад юу гэхийг багштай хэлж өгнө. За багаараа ярилцаарай. Ярилцаад юу гэж бодов? Манай бариад зис гэж үзлээ. Танай баг? Нүс. За нүс гэж танай баг. Манай баг хужиг гэж үзлээ. За тэгвэл эдгээрийг нийтэд нь юу гэж нэрлэдэг? За тийм. За өнөөдрийн бидний үзэх хичээлийн сэдэв бол ашиг байна. За тэгэхээр сэдвээр бичиж өгч. За өнөөдрийн хичээлээр дараах зорилгыг тавьчихсан. За энэ өгшөөрэй. Монгол орны ашиг математикийг судлах. Ашиг математик гэж юу болохыг гэдэг ашиг математикийг ялгуун амьдлах Монгол орны ашиг математикийг гадрын зүгээс тодорхойлох ашиг математикийн амьдрал ахуйд хэрхэн ашиглахыг тодорхойлох. За дараах зорилгуудыг бид ярих юм. Өнөөдөр тавьж ажиллана. За багш нь асуулт асуув. Ашиг математик гэж юу вэ? За багаараа нэг юм. Бүгдээрээ зөв хариулж байна. Багш нь ашиг математик юу вэ тодорхойлдог. За уншдаа. Байгалийн байдлаараа байгаа айж ахуйд ашиглаж болох эрдэс байдлыг ашиг төлдөг юм. За байгалийн байдлаар. За тэгвэл энэ ашиг математик мөн биш. Мөн. За яагаад биш гэж хэлж байгаа? Яагаад мөн гэж хэлж байгаа? Ашиг математик гэж юу гэдэг вэ? Мөн байгалийн байдлаараа байгалийн байдлаараа байна уу? Байна. Ашиг математикаар хийсэн? Зүйн тийм ээ. За тодорхойлсон юм дээр гэж хэлж байна.
За. За ашиг малтмал. Ямар ашиг малтмалууд байдаг вэ? За хийх үү гараа өгөөрэй. За хийх үү. За явуулж. Нүүрс за. За. Хатдаг. За. Зис. Зис за. Хүрэн. Хүрэн нүүрс. Цай. Цай. Уран. Уран. Төмрийн хөдөл. Гуйл. За. Гэх мэтчтэй ашиг малтмалууд байдаг. За багш нь зарим ашиг малтмалыг дэлгэсэн төрлөө. За одоо бүгдээрээ багаараа хамтран ярилцаад эдгээр ашиг малтмалуудыг шин чанараар нь ангилж хуваалцах нь бүгдээрээ ярилцаад үлдээ. Шин чанараар нь уншиж байгаа багаараа хамтраад. За 30 минут өгдөө. 30 минут. Багийнхаа нэг. За тайлбарлая. Хатуудаг дээр нь болохоор сүмөр, зис, алт, мөн нүүрс, фосфорит тусаа. Шингэн дээр нь болохоор газрын тус, хайлуурч. За хатуу шингэн гэж хоёр ангилсан байна. Нийтний баг. За дараагийн баг.
Манайхаас хатуучин ингэж гэсэн байна. Зис төмөр алт мөнгө малтын болохоор бүгдээрээ хатуулаг хэвлэл. Тэгээ давс газрын давс уран шатдаг зандар халуур жонш фосфорит зэрэг бүгдээ шимжүүлсэн. Шингэн зүйл. За. Хатууд нь болохоор алт жонш мөнгө зис нүүрсэн. Тэгээд шатахт нь болохоор фосфорит уран газрын тос Уран газрын уран. За сууч. Хатуу шингэн гэж ангилж 3 дугаар даг болохоор хатуу шатах гэж ангилсан байна тийм ээ. За тэгсэн багш нь ашиг малтнуудыг 3 хэсэг ангилаад бичиж. За 1-р хэсгийг унш та. Зэс аш төмөр молибден. За унш та. Шинэ инкой. Төрөл бүрийн давс халуур жонш фосфорит уран. За унш та. шатах занаар нүүрс газрын тос 3 хэсэг туваалчих. За 1-р хэсэг нь ямар шин чанартай бэ? За ямар жамс юм гэж үү? Эдгээр энэ болохоор хатуу Хатуу гэж үзэж. Хатуудаа ямар вэ? Зис мөнгө. Ямар ч үйл гэдэг үлээ. Төмөрлөг ашиг. За 2-дугаар хий. Төмөрлөг мөн үү энэ хоёр? Биш вэ? За тэгвэл юу гэж нэрлсэн бэ? Төмөрлөг. За 3-дугаар хий. Ямар шин чанартай. За гэрэлмах шатах гэж шатдаг бодисууд бид нар. Тэгвэл за багш нь харъя. Шатах. За ашиг математик дотор нь юу гэж 3 ангилдаг байх нь вэ? Хэлтэй. төмөрлөг бас шатах Бид 3 ангилдаг. За 3 ангиллаад хэлтэй. Төмөрлөг бос шатах. За багш нэг асуулт асууя. Ашигт малтмал ихээр хуримтлагдсан газрыг юу гэж нэрлэдэг бол? За бодороо бүгд ашигт малтмал ихээр хуримтлагдсан газрыг. За хин хэлв. За нэмхүү орд газар. За стратеги орд газар. ашиг малтмал ихээр хөндлөсөн газрыг орд газар. За сайн байна. Ашиг малтмал ихээр хөндлөсөн газрыг орд газар гэж. За бичлээ. За Монгол орн ямар ашиг малтмалаар баялаг юм бол манай Монгол орн юу ашиг малтмал ихтэй юу? Ихтэй баян орн гэж хэлдэг тийм ээ ашиг малтмалаар. За тэгвэл ямар ашиг малтмал манай Монгол орнд байдаг юм бол за хий. За мөнгө гэдэг нь өөр. За өөр. Нүүрс өөр. За өөр юм байна. Өөр. Онгоц чулуунууд за нүүрс зис фосфорит За эдгээрээ баян гэж үзэж байна. За тэгвэл хэдүүлээ баталгаа. Сурагчийн 36 дугаар үзэн нэмээд. За 1-р 3-ын багаар хамтран ярилцаад тайлбар хий. 3-ын 3. За 2-р баг зураг 3-ын 4-ийг багаар хамтран ярилцаад тайлбар хий. За 3-р
үеийг багаар хамтран ярилцаа тань. За ярилцах хугацаа 1 минут. За багаас нэг шиг гараад тийм. За нэгдүгээр. За бүгд анхаарал За Монгол ороо ямар төмөрлөг ашиг материалаар баян бэ? Өөр багийнхнаас дэмж хэлэх хүн байна уу? Өөр ямар За энэ байна тийм ээ. Вольфрама мөн гэсэн баялаг байна. За тэгвэл Монгол орон төмөрлөг ашиг материалаар маш баялаг. Өнцөг болон бүрт нь яасан? За хоёрдугаар бол тайлбарлаарай. За зурнаас за Монгол улсын төрөл бүрийн даавс шүмжлэн чөлөө өглөөний чөлөө эрдэс будаг фосфор тайлбарж ирсний нөлөө. За Монгол улс бол яасан? Энэ ямар ашиг материалын тахилтыг харуулж байна? Төмөрлөг ашиг материал. За тэгвэл тайлбарж бас фосфорит, өнгөлгөөний чулуу тийм ээ төрөл бүрийн давсаар Монгол орн баялаг байна гэдэг нь. За гурван Монгол шатах ашиг материал нь болохоор перми, оксиг нүүрс, тэгээд юурийн нүүрс, цэргийн бүрийн нүүрс, карбоны нүүрс шатах занаа хадрын тос Монгол орнд өнцөг болон бүртэн тахсан. За тахсан байна. Энэ бол ямар ашиг материал вэ? Шатах ашиг материал. За сайн байна. За тэгвэл Монгол орн ямар ашиг материалууд өгөн тахсан байна? Ангилсан дээр чигт за автор уншта Монгол орн ашиг материалын үсгийн 180 төрлийн 1170 одтой нүүрс, дис, уран, фосфит, хайдрожен жишний нөөцөлдгийг дээгүүрт орох ба шатах ашиг материалын нөөцөлдгийг хэрэглэж
12 улсын нэг юм. 200 гаруйн ордод 152 тэрбум тонн чулуун нүүрсний нөөцтэй эцсийн өдөр бол Монгол орны экспортын гол бүтээгдэхүүн. За манай Монгол орны нүүрс уран, фосфит, хайр, жишийн нөөцөөр хилээр за шатар ашигт математик дэлхийд тэргүүлдэг 12 улсын нэг байна. За бүр багшин асуулт стратегийн орд газар гэж ямар орд газар хэлэх юм бэ? За багшин тэгвэл манай Монгол орнд нөөц ихтэй том ямар нэртэй орд газрууд байдаг? Гараа өргөе. За нэмэхгүй. За Баатар мөнх хин нэмдэр 5 оюутлаа за өөр за танай багас хэлсэн байна. За 5 оюутлаа Багнуур Шивэ аваа Матай. за ийм ордууд байдаг гэж үзэж байна. За тэгвэл багш нь стратегийн орд газар гэж ямар орд газрыг хэлэх юм бэ? За дэлхийд олон Монгол улсад нөөцөөрөө тэргүүлдэг эдийн засгийн маш чухал ач холбогдолтой төрийн хамгаалтанд байдаг орд газруудыг юу гэх нь вэ? Стратегийн орд газар. За Монгол улсын их хурл 2007 онд стратегийн орд газрууд ив чагсаалтыг гаргасан. Энд манайхаас 15 орд газрыг яасан байна. Тэмдэглэсэн байна. 15. За одоо бүгдээрээ нэгдүгээр баг эхний 5 орд газрын зураг тэмдэглэн, хоёрдугаар баг хоёрдугаар баг дундлын 5 ясан орд газрыг тэмдэглэн, гуравдугаар баг сүүлийн 5 орд газрыг зураг тэмдэглэн. За багаараа
суманд байдаг. Төмөрлөгөөр баялаг гэдэг. Энэ болохоор 3 нарийн сухад өмнө баян гол болохоор баян голын сэлэнгийн баян гол энэ байрлалаа дорооны За нэгдүгээр бод. Ангийнх нь харж байгаа хэлнэ. Нэгдүгээр бод. Нааша. За. Энэ арга газар нь болохоор нарийн сухад гэдэг арга газар. Юунаас харснаас харж байна. За, нарийн сухад гэдэг арга газар Өмнөгов аймгийн 3 тэс суманд байрладаг. Нүүрсээр баялаг. За дараагийн нүүрсээр баялаг. Энэ болохоор 5 талбай. Энэ Өмнөгов аймгийн цогцтой суманд байрладаг чулуун нүүрсээр баялаг. Энэ болохоор Шивээ овоо Говь Сүмбэр аймгийн Шивээ говь гэдэг газар байрладаг хүрэн нүүрсээр баялаг. Энэ Багнуур нь болохоор Улаанбаатар хотын Багнуур дурагт байрладаг. Хүрэн нүүрсээр баялаг. Энэ болохоор Төмөртэй Сэлэнг аймгийн Хөдөр суманд байрладаг төмрийн өдрөөр баялаг. За сайн байна. За дараагийн баг. Дорнодын ард газар нь Дорнод аймгийн Ташбалбар суманд байрладаг ураны нөхцөл хэлбэг. Урдан булаг орд нь Дорнод аймгийн Ташбалбар суманд байрладаг ураны нөхцөл хэлбэг. Мардын орд нь Дорнод аймгийн Ташбалбар суманд байрладаг ураны нөхцөл баялаг. Оюут толгой нь саяны 3 уран шахам. Саяны 3 уран сороодрын Дорнод аймгийн Ташбалбар суманд байрладаг. Тэгээд оюут толгой орд нь Өмнөд Гом аймгийн Хам Догн суманд байрладаг дэс Балдины нөөцөөр баялаг нэмээ. Цагаан суурга орд нь Дорнод аймгийн Мандах суманд Дорногов аймгийн нөөцөөр баялаг. За саяны Дорногов аймгийн Мандах суманд байрладаг хаана? За сайн байна. Гуравдугаар Эрдэнэтийн ард Эрдэнэтийн ард Смэлтины нөөцтэй бөгөөд анхны баян үндэс байрлаа. Хаана аль вэ тэр нь? За дараагийн ард нь Алтын нөөцтэй бөгөөд Сэлэнгийн баян гол байрлаа. Төмөртэй Сэлэнгийн баян гол нь аль вэ? Сэлэнгийн баян гол нь. За дараа мөнгө энэ болохоор мөнгө. Асхтын орд нь мөнгөний нөөцтэй бөгөөд
баян үлгийн ногоон нууц байлаа. Дандаг төмөртэй авааны гадна цайр хар тугалганы нууцтай Сүхбаатарын Сүхбаатарт байлаа. Дандаг Бүрэн хааны гадна бас Спритийн нууцтай бөгөөд хөрсгөлийн алга хэвэн байлаа. За сайн байна. За бүгдээрээ харъя. За нэгдүгээр баг. Байрлал зөв олж өггүй бүгдээрээ харъя. За нэгдүгээр багийг хараарай. За хараарай. Зөв байна. Зөв байрлуулсан. Ор газраа олсон байна. Хоёрдугаар баг. За зэрэгэр 5 шуугаар төлсөн юм байна. За 3-дугаар баг. Харж байна уу? За зөв байна. За 3 багтаа баяр үргийн маш сайн байна. За бүгдээрээ нааш анхаарлаа. За ашиг малтмалаар бидэд амьдрал ах үед юу хэрэгэлдэг вэ? За энэ талаар бүгдээрээ бодож байгаа. Бусдаа тайлбарлаж өгье. За гараа өргөд таних шүү бүгдээрээ. За юм дөрж Ашиг бүсгүүрэн болохоор нүүсээр арт үлдэг. Тэгээд зэсээр үгээд авсан хоорондоо болохоор эцэс. за өөр аялах юм байна уу? Юм. Хашаа сараа ч гэдэг юм ээ. За өөр нэг чиглэх зүйл байна уу? За газрын төслийг хийх үү? Газрын төслөөр юу? За газрын төслөөр шатхуун бор хийдэг. За өөр зүйл байна уу? За өөр мэдгүй зүйл байна уу? За фосфорит гэж хэлж байгаа. Фосфорит бол газар тариаланд бордоо болно ашигласан фосфорит. За хайхавч биш. Дэлхий дээр хамгийн олон өнгөөрөө байдаг чулуу бол хайхавч биш. Тийм учраас гоё чимэглэлийн эд зүйл болон хийдэг барилгын мөн өнгөлгөөний гоёлын чулуугаар бас ялгарлан ашигладаг. За вольфрам гэж юм тийм ээ. Вольфрамаар юу юм бэ бол? За гэрэл дотор байгаа энэ төмөр утаснуудыг холбосон сэтг байдаг уу? Байдаг. За үүнийг вольфрамаар хийдэг. Яагаад вольфрамаар хийдэг юм бол? За тог дамжуулдаг гэж байна уу? За тэгвэл энэ вольфрам гэдэг металл байна уу? Төмөрлөг байна уу? Төмөрлөг ашиг. За энэ вольфрам гэдэг төмөрлөг бит маань хамгийн өндөр температурт хайлдаг учраас тэр чадварыг ашиглаад яасан байна. Гэрлийн зэт бүтэн ашигладаг байна. За тэгвэл дулааныг маш сайн яадаг байна уу? Дэвсгэрэлдэг учраас хийдэг юм тийм ээ. За молибден металлаар мөн төрөл бүрийн зүйл шиг шатах занараар мөн нүрстэй адилхан дулааныг гаргаж чаддаг шиг. За багш нь асуултсан. Ашиг хүндлэмэл гэж юу вэ? Хэн хариулт вэ? За ашиг хүндлэмэл гэж юу вэ? За байшаар байгаа онол бүрэн байгаа тийм ямар нэгэн зүйлийг бишгийч өөр зүйл оруулж тэргүй яг өөрөө байна. за тогтсон. Ашиг малтан гэдэг дэлхий дээр байгаагаараа байгалийн байдлаараа байгаа аж ахуйд хэрэглэж болох зүйлтэй. За өөр хэлэх юм байна. За
ашигт малтмал гэдэг нь болохоор байгаль дэлхийн байдлаараа байгаа ахуй хэрэглээ хэрэглэж Ахуй хэрэглээ муу гоёлж гоёлж хэрэглээ. За ашиг байгалаараа байгаа байгалаараа байгаа ахуй хэрэглээ за байгалийн байдлаараа байгаа аж ахуйг хэрэглэж болох эрдэс бодисыг үгсэн. Ашиг. За ашигт малтмалын дотор нь юу гэж ангиллаа? За нэгтэл төмөрлөгөөс шатах. За багш нь тарааж өгсөн зүйлсээ дэш нэг хичээлийн ихэд баг нэг юм тарааж өгсөн тийм ээ. За дэш өгч үзлээ. Тарааж өгсөн их зүйлс. За танай багийн их зүйлс ямар байсан? Зэс энэ болохоор Төмөрлөг ашиг малтмал. За танай багийн Энэ нь болохоор шатах ашиг юу вэ? Нүүрс шатах ашиг. За танай энэ болохоор түрүүн гарсан нь төмөрлөг бус ашиг. төмөрлөг ус ашиг. За Монгол орны ашиг малтмалын тархиц хаавар ямар ашиг малтмалууд юу тавьсан байсан бэ? За гараа өгч хариулъя хүмүүдээ. За өвчин байна уу? Төмөрлөг бас шатах. Ашиг малтмалууд тавьсан. Жид яасан байсан? Тавьсан байсан. За тэгвэл ашиг малтмалуудыг юу юунд хэрэглэдэг? Ахуй хэрэглээ яасан. Хэрэглэдэг гэсэн. За энийг танай багт тарааж өгсөн зүйлс. Энийг ямар ашиг юунд хэрэглэдэг? хаал хэлсэн. Мотор маа. За танай Эс гараа өгнө. За Энэ гоё цэнгэл гоё чимээ. Мөн зүсүцний хамгийн хийдэг зүйл бол гол дамжуулах утасны гол гэдэг тийм ээ. За танай нүүрсийг болохоор гал түлэх шатах зүйл. за дулааныг яг гэж за ингэж бол ахуй амьдрал яаж байх вэ? Хэрэглэдэг. За бүгдээ өнөөдрийн хичээлээр эзэмсэн чадварынхаа ард нэг тэмдэглэлээр тавьж багштай хураална. За багийн хавчид багийнхныгаа хураагаа авах. Өрчин баг. За. Өрчин баг. За гэрийн даалгавраа бичээд авчих. За нэгдүгээр дэлхийн ашиг малтмалаар тэргүүлэгч орнуудыг интернет ашиглан олох. Мэдэх. За хоёрт нь манай нутаг нүүрсээ хаанаас авдгийг? Ямар чанартай нүүрс авдаг вэ? За гуравт нь Төв аймгийн нутаг дэвсгэрт орших ашигт малтмалыг газрын зургаас нэрлэж тархалт ба төрлөөр нь анилан бичээрэй. За бүгдээ бусаад төгшөж. За өнөөдрийн хичээл 21 суралцагчаас 16 өнөөдрийн хичээлийн 6 чатварыг бол бүрэн эзэмшлээ гэж үзсэн байна. Өөрсдөө үнэлгээ өгч 16. Харин 4 суралцагч маань дунд зэрэг эзэмшлээ.
гэж үнэлгээ өгсөн бол нэг суралцагч хангалт арай муутай яасан эзэмштэй гэж өөртөө яасан гэх нь үнэлгээ өгсөн байна. Ингээд нийт хичээл тэтгэвтэй оролцсон бүх суралцагчдаа багш баяр хүргье.